салбарыг нуруундаа үрж яваа эхэм сэтгүүлч та бүхнийхээ бас авьяа авахыг мартахгүй байна манайхаа. 105 жилийн түүхтэй үндэсний сэтгүүл зүйн салбар цааш хэдэн хөгж хаан бүрхийг өнөөдөр энэ цугласан хийгээд өнөөдөр редакцийн ажиллаа хийж байгаа сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүд хамтдаа одоо шийдвэр учиртай. 67 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн нэвлэл хэмээх энэ том байгууллагын нуруунд дээр энэ үүргийг түүчээлэн авч явах эрхэм үүрэг нь эрхэм хариуцлага нь одоо ч гэсэн үргэлжлэн явж байгаа гэдгийг манай багийн хамт олон бид ухамсарлаж байгаа гэдгийг та бүхэндээ бас баярын энэ өдөр тэмдэглэж энэ өдөр хэлхийг хүсэж байна. Энэхүү мэдлэгийг та бүхэнд дэвшүүлэхээр Монгол Улсын ерөнхий сайдын хэвлэлдөөч ноён зол баяр хүргэсэн мэт. Үндэсний сэтгүүл зүйн 105 жил дэлхийн хэвлэлийн хөгжлөний өдрийг тохиолдуулан Монголын нийт сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага ажилтан уран бүтээлч та бүхэндээ нийслэлийн салбарын томьёон газрын нэрийн өмнөөс болон хувьсаа чин сэтгэлийн жишээ дэвшүүлье. 1993 онд Эцэг үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагээс жил бүрийн 5 сарын 3-ны дэлхийн хэвлэлийн хөгжлөний өдөр хэмээн томилснаас хойш 5 төвийн өнцөг болон бүрт ажиллаж байгаа сэтгүүлчдийн өдрийг өргөн тэмдэглэж ирсэн билээ. Хэвлэлийн хөгжлөний өдөр бол үнний дуу хоолой болсон сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбараас гадна чөлөөт хэвлэлийн үр шимийг бүтэж байгаа үзэгч, сонсогч, уншигчдын өдөр гэж хэлж болно. Нийслэлийн салбарын тамгын газрын хувьд та бүхний байнга дэмжин ажил болно гэдгийг би хэлмээр байна. Дөнгөж сая би энэ дээр гарч ирэхээ өмнө сэтгүүлчийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгчтэй уулзаж сууж байлаа. Сэтгүүлчдийн эвлэлээс бидэд бас нэг хүсэл тавьсан байгаа. Манай сэтгүүлчид олон жилийн турш өөрийн гэсэн ордонтой болъё гэсэн самбыг дэвшүүлж ирсэн. За үеийн ерөнхийлөгч бидний тавьсан. Тэгээд бид бүхэн бол энэ ажлыг, энэ асуудлыг, энэ хавар болоод газрын сайхан ордонтой болж, үнний дуу хоолой болж, сэтгүүлчтэй ордон хэмээх нэгэн сайхан шинэ байдлыг манай нийслэлд маань өнгө дөнд нэмнэ гэдэг итгэлтэй байна. Бас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дуудаж өдрийн сонины нийслэлийн засаг даргын өргөмжлөлд мөн өнөөдөр сонины нийслэлийн засаг даргын өргөмжлөлд мөн үндэсний шуудан сониныг нийслэл за 25 дугаар зүйлээ Улаанбаатар пэц өдрийн сонин өнөөдөр сонин үндэсний шуудан сонин за юу гэж гарч ирсэн бэ? За мөн Монголын радиогоос гарч ирсэн байна. FM 88.8, FM 102.1 Айкон телевизийн нэг харах хэмжээгүй байгаа байна. За мөн нийслэлийн зурагчин Нямсайхан, Замхан аймгийн сэтгүүлч Оюун Эрдэнэ. За Монголын үндэсний орны төвийн шүүрэн сонины сэтгүүлч Баяр сайхан, Өмнөн сонины Нанжил, Монголын мэдээ Пүрүжөв, Ньюс Чайныг Эрдэнэхүү, мөн Амраа Исвхан, за Төвсгөлийн Ганга, Аранга Сандууж өгсөн эдгээр үйлчилтэй амжилт хүсэж ажилтан амьдралд нь нэрүүд хамгийн сайн шагналтыг хүсэн өрөөё. Ман үзэг шагналаас сэтгүүлч шагнагдсан байгаа. Эдгээр сэтгүүлчдийг бас бэлдэж яваарай гэж хэлж байна. Олон нийтийн радиогийн өнцөг гişиг, өдрийн сонины уран чимэг, мөн радиогийн цэрэм бэл, Монголын үнэн сонины инх цэцэг, үндэсний шууд, Эко телевизийн цолмон сайхан, өглөө гарааны өдөр шөнө дунд ажиллах, үр хөвгийнхээ цайг марталаа. Нэмдэ Гогөвчгэмний жавхан дөгс Монголын үндэсний олон нийтийн радиогийн өнцөг гişиг, өдрийн сонины уран чимэг, мөн радиогийн цэрэм бэл, Монголын үнэн сонины инх цэцэг гэсэн эдгээр сэтгүүлч уран бүтээлчид шагнагдсан байна. Яг энэ бас сэтгүүлчүүд, урагчнууд, урлагч гэж бодор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн нэвтрийн гүйцэтгэх захирал болог тулгарна.
болсон эрхэм сэтгүүлчид та